Ньютоны хуулиуд. За одоо бид юу үзэх вэ гэхээр Ньютоны хуулиуд буюу динамикийн сэдвүүдийг үзэж эхэлнэ. За динамикийн сэдвүүд болохоор Ньютоны 1, 2, 3 дугаар хуулиудыг ярина. За динамикийн сэдв гэдэг нь бол ямар ч юм бэ гэхээр биеийн учир шалтгааныг, хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах одоо харилцан үйлчлэлийн талаар ерөнхийдөө илүү их авч үзнэ гэсэн үг. За кинематик маань болохоор биеийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлахгүйгээр хөдөлгөөний хуулиар явагдах процессыг ерөнхийдөө кинематик гэж үздэг. За тэгвэл харилцан үйлчлэлийн талаар илүү их нарийн судална гэсэн үг. За тэгвэл Ньютоны 3 хууль байдаг. За тэрнийхэн талаар авч үзье. Ньютоны 1-р хуулийг авч үзье. За Ньютоны 1-р хууль юу байдаг вэ гэхээр би тайван байвал яах вэ гэдэг талаар яригддаг. Би тайван байх талаар. За ерөнхийдөө тайван байна гэдэг нь бол ямар ойлголт байдаг юм бэ гэж. За тайван байна гэхээр биеийн хөдөлгөөний хурд тэг эсвэл биеийн хөдөлгөөний хурд нь шулуун замаар тогтмол хурдтай хөдөлнө гэж үздэг. За тэгвэл энэ тохиолдолд тэг эсвэл биеийн хурд нь тогтмол. Гэхдээ энд нь шулуун замаар нэгэн чиглэлд. За шулуун замаар нэгэн чиглэлд хөдлөхөд тайван байна гэж үздэг. Яагаад энийг тайван байна гэж үзэж байгаа нөхөр бид нар ямар нэгэн ингээд богоонд хөдөлгөөнгүй байна гэж үзье. За тэгээ богоонд хөдөлгөөнгүй байжгаад бид нар ямар нэгэн туршилт хийх юм бол за тэр туршилт маань богоон дараагийн тохиолдлын богоон тогтмол хурдтай шулуун замаар хөдөлж явах үед тэр үед хийсэн туршилтуудтай ерөөсөө утга санаа яг ижилхэн байдаг. Нэгэсний ямар ч өөрчлөлт өгөхгүй гэсэн үг. За тэгвэл би тайван байна гэхээр яавд юм бэ гэж. За энд бол бид үйлчлсэн хүчнүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү байна гэсэн үг. За бид үйлчлэх маш олон хүч байж болно. За нэгээс ахуулаад энэ хүртэлх хүч байна гэж саная. Нэгсний F1, F2 нэмэх нь бла 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 гэд энэ хүчнүүдийн нийлбэр нь ямар байх вэ? Тэгтээ тэнцүү. За тэгвэл бид үйлчлэх хүчнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү байхад би 50 байх юм байна. 50 байна гэдэг маань биеийн хурд тэг эсвэл биеийн хурд нь тогтмол шулуун замаар тогтмол хурдтай хөдөлж болно гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ ингээд ширээн дээр байгаа ямар нэг ингээд битийг ингээд одоо судлаа. За эсвэл энэ одоо шохоонд энэ гарн дээр байна гэж саная. За тэгэхээр энэ шохоонд ямар хүч үйлчилж байгаа гэж. Энэ шохоонд хүндийн хүч үйлчилж байгаа. Мөн тулгуураас хүч үйлчилж байгаа. Хэрвээ миний гар байхгүй байх юм бол энэ шохоо хүндийн хүчний үйлчлэлээр доошоо унчна. Гар байгаа учраас энэ шохоог дээш нь түлхэж байна гэсэн үг. За тэгвэл энд юу болох вэ гэхээр доошоо хүндийн хүч mg за нөгөөх нь тулгуураас дээш үйлчлэх хүч n. За бид нар энийг normal force буюу n гэдэг реакцийн хүч гэж нэрлэдэг. За тэгвэл энд үйлчлэх хүчнүүдийн нийлбэр нь n дээр нэмэх нь mg тэнцүү тэг. За тэгэх юм бол эндээс бол дээш чиглэлийг бид нар эрг гэж үзэх юм бол n-ийн эрг mg-ний болох сүрэг тэмдэг аавна. Тэгээд тэгтээ тэнцүү буюу n-ээс хасах нь mg тэгтээ тэнцүү байна гэсэн үг. За тэгвэл бид нар Ньютоны 1-р хууль юу гэдэг юм бэ гэхээр 50 байх талаар ярих юм байна. Тэр үед үйлчлсэн хүчнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү байна гэдэг. За эндээс бол реакцийн хүч нь бол mg тэгээ тэнцүү гэдээ гараад ирж байна. За тэгвэл бид нар бол 50 байх тохиолдолд хурд нь тэгтээ тэнцүү гэдгийг аваад үзлээ. За тэгвэл тогтмол байна гэдэг маань бол ямар үзэлтэй юм бэ? За огторгууд бид нар ингээд сансар огторгууд ямар нэг ингээд одоо биеийг авч үзье. Тэр бие маань бол хурд нь тэг байна. Эсвэл анх гараанаас ямар одоо хурдаар гарсан. Одоо би жишээ нь нэг сансар огторгууд ингээд шидчих юм бол энэ нь бол тодорхой нэг хугацааны дараа бид нар судлахад бол тэр шохоо маань явсаар л байх болно. Тэгээд тэр ерөөсөө анх гарааны цэгээс ямар хурдаар гарна яг тэр хурдаараа явах буюу энд үйлчлсэн хүчнүүдийн нийлбэр тэг гэдэг маань бол хүч үйлчлэг байна гэсэн. Тэр үед тогтмол хурдтай явж иж болно. За өөр иймэрхүү яг бидний бодит амьдрал дээр юу байдаг вэ гэхээр шүхрний бодлого байдаг. За тэгэхээр бид нар ямар нэгэн шүхэржин хүн онгоцноос үсрэлтэй гэж бодоход
За энд бол хүндийн хүч үйлчлэнэ. За тэгээд энд бол энэ утаснаас дээшээ татах хүчнүүд байгаа. Т гэдэг хүч. За энэ Т гэдэг хүчнүүдийг юу үүсгэх юм бэ гэхээр энэ бол агаар эсэргүүцэх хүч гэж санаж. Агаар эсэргүүцэх хүч. За тэгэхээр ерөнхийдөө би одоо чинь энэ хүнийг ямар нэгэн нэг гэ төсөөлөд үзэх юм бол за би энэ утасныхаа татах хүчийг орхиод ерөөсөө ямар нэгэн шүхэртэй хүнд бол агаар эсэргүүцлийн хүч тэгээд хүндийн хүч гэсэн хоёр хүч үйлчилж байгаа гэж санаа. За тэгвэл энэ тохиолдолд яах юм гэж? Тэр хүн агаар дээр хөдөлгөөнгүй байх уу? Үгүй. Энэ хүн бол тогтмол хурдаар доош гоно. Энэ эсэргүүцлийн хүч нь хүндийн хүчтэй тэнцүү болох тохиолдолд энэ бит доошогоо тогтмол хурдтайгаар унана. Хэрвээ эсэргүүцлийн хүч ихсээд эхлэх юм бол юу болох вэ? Хурдтгал дээшээ үйлчлээд эхэлнэ. Хүндийн хүч доошогоо одоо эсрүүцлийн хүчнээс их байх юм бол хурдтгал доошоо чиглэлтэй буюу доошлохдоо хурдснаа гэсэн үг. Гэтэл хурцшүүн бол бодит амьдрал дээр бол хурцсахгүйгээр тогтмол хурдаар доошоо буудаг. Хурцсал юм бол илүү хурдтай унах юм бол газар дуунаад бэртэж байна. Тэгэхээр энэ хүчний үйлчлэлээр энэ бийдэг бол хүчнүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү байна гэж үзнэ. Яагаад тэгтээ тэнцүү байна гэхээр хурдан тогтмол байж болно гэсэн үг. За иймэрхүү маркер бид нар бол Ньютоны 1-р хуулийг ярьж болно. Тэгэхээр Ньютоны 1-р хууль бид нар бие 50 байна гэхээр зөвхөн хурдан тэг байна гэж төсөөлж болохгүй. Юу тэгэхээр шулуун замаар тогтмол хурдтай хөдөлж болно. Гэхдээ хөдөлгөхдөө нэг чиглэлд хөдөл. Эсрэг чиглэлдээ хөдөлж юм энд бол хүч үйлдэлсэн байна гэж үзэж байна. Тэгэхээр 50 байх тохиолдолд тогтмол хурдаар шулуун замаар хөдөлнө гэсэн. Нэгсний бид нар машинд ингээд суугаад тогтмол хурдтай явж байхад бол бид нар зогсож байгаа үедээ ямар ч тохиолдолд яг ижлэхэн байдаг. Ямар үед өөрөө дүүхлээр машин тоормслоход урагшилдаг, машин хаазаа гიშгэхэд буюу хурдталтай хөдөлгөд хоошоо бид нар өөрчлөгддөг. Тэгээд эргэхэд бидэрт яг ирж байгаа чиглэлийн эсрэг чиглэлдээ ингэж хазаадаг. За тэгэхээр бид нар бол яадаг вэ гэхээр шулуун замаар тогтмол хурдтай хөдөлж яхад тухайн биетийг бид нар 50 байна гэж үзэж болно гэсэн үг. 50 байх юм бол хүчнүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү байна гэсэн үг. За. Дараагийн тохиолдол. Ньютоны 2-р хуулийг авч үзье. За Ньютоны 2-р хууль маань болохоор би 50 байхын эсрэг процесс буюу 50 биш байвал яах вэ гэж. 50 биш байх талаар ярьна гэсэн үг. За тэгэхээр одоо бидний ярих байгаа Ньютоны 2-р хууль маань бол зөвхөн тогтмол масстай тохиолдол авч үзнэ. Тогтмол масстай. Тэрнээс биш масс нь бол өөрчлөгдөх процесс бол байж болно. За тэр үед бол Ньютоны хуулийг бол арай өөрөөр буюу дараагийн одоо чинь хэдэлээ жишээн дээр авч үзнэ. За тэгэхээр бидний хувьд зөвхөн масс нь тогтмол тохиолдол авч үзэж байгаа. Масс нь тогтмол. За 50 биш байвал яах вэ гэж. 50 биш байх юм бол тухайн бие маань үйлчлэх хүчнүүдийн нийлбэр нь бид үйлчлэх хүчнүүдийн нийлбэр нь хүчнүүдийн нийлбэр нь тухайн M масстай биетэд А гэсэн хурдтгал олгодог. Тухайн M масстай биетэд А гэсэн хурдтгал олгодог. Нэгсний бид нар энэ дээр бол 50 байхад бол хурд бол тогтмол байсан бол 50 биш байх юм бол бидэрт хурдны өөрчлөлт үүснэ гэсэн үг. Хурдны өөрчлөлт үүснэ. Хурдны өөрчлөлт үүсэх юм бид нар хурдны өөрчлөлтийг юугаар илэрхийлдэг вэ гэхээр бид нар үүнийг хурдтгалаар илэрхийлдэг. Тийм учраас тухайн M масстай биет маань А гэсэн хурдтгал олж авна гэсэн үг. За тэгвэл жишээ авъя. За жишээ авах юм бол за энд ингээд байгаа тавцан дээр доошоо хүндийн хүч үйлчилж байна. Дээшээгээ N гэсэн хүч үйлчилж байна. За эндээс нь F гэсэн хүч үйлчлэе. За тэгвэл энэ биетэд хэдэн хүч үйлчилж байна вэ гэхээр 1 2 3 хүч. 3 хүчний нийлбэр нь энэ M масстай биетэд А хурдтгал олгоно гэсэн үг. А хурдтгал олгоно. За ингээд бодонгууд бид нар бол хүчнүүдийг нэмэх юм байна. За нэмэхэд энэ маань бол шулууны дагуу биш. Юуны дагуу байна гэхээр талбай дээр оршин байж байгаа Y-X тэнхлэг дээр байна гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ дээр бол чиглэл тооцож авна. За дээш чиглэл Y, хэвтэ чиглэл X гэж үзье.
За тэгэх юм бол эндээс y чиглэлийн дагуу ямар хүчнүүд байна? X чиглэлийн дагуу ямар хүчнүүд байна гэдэг үзье. За энэ дээшид чиглэл нь бол y гэж үзэх юм бол n нь y хэмжийн сөрөг болно. Энэ f маань болохоор y-ийн дагуу биш x-ийн дагуу байна гэсэн үг. Тэгэхээр y-ийн дагуу хүч маань бол f байхгүй байх нь энэ n бол y-ийн дагуу байна. Гэхдээ y нэмэх нь хэмжийн доош очроос сөрөг тэнцүү m а y-ийн дагуух хурдтал. Нэрсний юу вэ гэхээр бид нар координат тэнхлэг y-ийг суучаас энэ а хурдтал маань x-ийн дагуу бол y-ийн дагуу хурдтал байна гэсэн үг. За нөгөөдөгт нь бид нар x-ийн дагуу авч үзье. За f бол хүч маань бол x-ийн дагуу байна. Энэ чиглэлдээ буюу y чиглэлтэй байна. Y чиглэлд байна. Энэ x-ийн дагуу байхгүй. mg x-ийн дагуу байхгүй. Тэгээд тэнцүүгийн нэмрээ тавилаа. Тэгээд энэ би хаашаа хөдлөх вэ гэж. X-ийн дагуу ийшээ хурдтгал үүснэ. Тэ? За тэгэхээр энэ бидний мэдэх энэ хурдтгал маань бол ax дээр нэмэх нь ay буюу энэ ay нь бол босоо чиглэлийн дагуу хөдөлгөөн хийхгүй учраас энэ бол тэгтээ тэнцүү болчихно. Тэгэхээр энэ a гэдэг хурдтгал маань бол юу болж байгаа гэхээр ax хурдтгал болно гэсэн үг. За энэ дээр нь хэдүүлээ одоохондоо m ax явчих. За эндээс дахиад бид нар ax нь a-тайгаа тэнцүү болж байгаа юм чинь y-ийг тэнхлэгт хурдтал тийг юм чинь яагаад тийг болж байгаа юм гэхээр босоо чиглэлийн хувьд энэ бол 50 байна гэсэн үг. За тэгвэл эндээс n-с хасах нь mg тэнцүү тиг харин f тэнцүү m a болно гэсэн үг. Эндээс бид нар a гэдэг хурдталыг олох юм бол f-ийг хуваах нь m гэх мэтлэнгээр гараад ирнэ гэсэн үг. За тэгэхээр Ньютоны 2 дугаар хууль маань бол би 50 биш байх талаар ярих юм байна. 50 биш байх буюу энэ бол тогтворгүй, тэнцвэргүй байх үед тухайн m-астаа бид маань a гэсэн хурдтгал олж авна гэсэн үг. Яагаад хурдтгал авч байгаа юм бэ гэхээр 50 биш байна гэдэгт бол би хурдтгал биеийн хурдны өөрчлөлт үүснэ гэсэн үг. Яагаад тэгэхээр нэгдүгээр хууль дээр бол биеийн хурд бол хурдны өөрчлөлт бол тэг байсан. Хурд бол өөрчлөгдөхгүй. Тэгвэл хоёрдугаар хууль дээр бол хурдны өөрчлөлт үүсэх буюу хурдны өөрчлөлт үүсэхээр бид нар түүнд хурдтгал үүснэ гэж үздэг. Тэгвэл хурдтгалын талаар ойлголтыг авч үзээд биеийн үйлчлэх хүчнүүдийн нийлбэр нь m a байна гэсэн үг. За тэгвэл өөр жишээ авъя. За энд одоо үрэлт байгаа гэж саная. За үрэлт бол юу гэдэг юм гэхээр статик үрэлтийн хүч, кинетик үрэлтийн хүч гэж байдаг. Статик үрэлтийн хүч гэдэг нь болохоор тухайн энэ биетийг энэнтэй харьцангуй хөдөлгөхгүй байж болох үрэлтийн хүч. Харин кинетик үрэлтийн хүч нь болохоор буюу хөдөлгөөнтэй байх үрэлтийн хүч маань хөдөлж байгаа чиглэлийн эсрэг байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн гулсах тохиолдолд. Давшиж байгаа биеийн тохиолдолд буюу өөрөө зүтгэдэг биеийн тохиолдолд үрэлтийн хүчний чиглэл нь өөрийнх нь хөдөлгөөний чиглэлийн дагуу байдаг. За тэгэх юм бол энд хэдүүлээ энэ шигээ F1 гэсэн хүч байна гэж бодъё. За энэ шигээ за F2 хүч. За тэгэх юм бол F2 хүч нь арай их байна. F1 хүч нь арай бага байна. Тэгэхээр энэ бит бол энэ чиглэлийн дагуу хөдлөн. Энэ чиглэлийн дагуу хөдлөхөд хөдөлгөөний чиглэлийн эсрэг чиглэлд үрэлтийн хүч үүснэ. Үрэлтийн хүч үүснэ. За тэгээд энэ дээрээс юу авах вэ гэхээр хүндийн хүч. Доошоогоо хүндийн дүүс нь mg. Тэгээд тулгуурын хүч буюу реакцийн хүч n. За энэ хүчнүүдийн нийлбэрээр энэ бит тэнцвэргүй байх юм бол үйлчлэх хүчнүүдийн нийлбэр нь гээд вектор нийлбэр авчна. Тэнцүү юу байх гэж m a. За хэдэн хүч? Энд F2-оо бичих. Тэнцүү m a. За эндээс ингээ харах юм бол энэ бол босоо чиглэлд бол хөдлөхгүй. Ихтэй чиглийн дагуу хөдлөнө. Тэгэхээр бид энэ координат тэнхлэгээ y шигээ x авч. Тэгэхээр энэ чиглэлд x-ийн дагуу y-ийн дагуу энэ чиглэлд y гэсэн үг. Тэгэхээр энэ n нь y болно, mg сөрөг болно. Үрэлтийн хүч эсрэг чиглэлд байгаа учраас сөрөг тэмдэгтэй болно. F1 сөрөг тэмдэгтэй болно. F2 нь
эерэг тэмдэгт болно гэсэн үг. Тэгэхээр энэ үнийн хурдтгал хаашаа авах гэж. Энэ хүчний дагуу авах уу юу? Энэ үнийн хурдтгал ийшээ байна гэсэн үг. За тэгвэл хэдүүл эерэг чиглэлүүд. За эерэг чиглэлүүд энэ байхгүй, энэ байна. Эерэг тэмдэг аавна. Энэ байхгүй, энэ байна. Гэхдээ энэ доошо чиглэлд учраас сөрөг тэмдэгт. Тэнцүү. Энэ бол босоо чиглэлийн хувьд бол хөдөлгөөнгүй байх учраас нэгснээ өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр энд тэг. За x-ийн дагуу. Авч үзье. Энэ эерэг болно. Яг тэгэхээр энэ чиглэлийг эерэг гэсэн учраас f2 эерэг, f1 ийшээгээ сөрөг f1. Тэгээд үрэлтийн хүч ийшээгээ сөрөг тэнцүү m a болно гэсэн үг. За эндээс үрэлтийн хүч гэдэг маань бол юу гэдэг юм гэж. Үрэлтийн хүч гэдэг маань μ n гэдэг. За энийг юм хараа. Энд бол бид нар онл ясаар үйлчлэх хүчнүүдийн нийлбэр нь m a гэсэн хурдтгал олгоно гэд энд анзаарах юм бол бүгдийг вектор тэмдэглэгээр бичсэн байна. Вектор тэмдэглэгээр. За бид нар чиглэл тооцоод координатын хэлгээ аваад чиглэл тооцох үед энэ вектор тэмдэглэгээ байхгүй юу? Бид нар бодлого бодоход энэ тэгштэглээ ашиглана гэсэн үг. А энэ бол онлно. Энэ бол яг бодлого бодоход ашиглагдах тэгштгэл нь. За тэгэхээр эндээс чиглэл тооцоод бид нэр эсгэлэр хэмжигдэх хүн болгоцсон учраас энэ чиглэл энэ дээр байхгүй басныг сайн хараа. Энэ дээр бол хүүхдүүд дандаа вектор бичиж явчихдаг. Эсвэл энд векторгүй ч юм уу. Ингээд ерөөсө холио явчихдаг учраас энийгээ сайн зарах хэрэгтэй. За тэгвэл үрэлтийн хүч маань μ n гэдэг юм бол бид нар эндээс n-ийг олох юм бол n нь nж болно гэсэн. За тэгвэл эндээс бол f2-оос хасах нь f1 хасах нь үрэлтийн хүч μ n тэнцүү m a. n гэдэг чинь юу юм бэ гэж. n гэдэг нь mg учраас бид нар эндээс хурдтгалыг олох юм бол f2-оос хасах нь f1 хасах нь μ mg вахан m гэдэг бол a гэдэг хурдтгал байна гэсэн үг. Тэгэхээр эндээс ингээ харах юм бол бид нар бол ерөнхийдөө бол их мастай биедэд тодорхой хэмжээний хүч үйлчлэхэд бол бид нар бол хурдтгал массууд бол уруу хамаартай анзаарах хэрэгтэй. За энэ дээр бол юу гэсэн үг вэ гэхээр галт тэргэнд бид нар ямар нэгэн хүчээр үйлчлэхэд бид нар түүнд олгох хурдтгал ямар байх вэ? Эсвэл жижиг тэргэнд одоо чинь хурдтгал олвол ямар байх вэ гэж. За тэгэхээр яг ижил хүчээр үйлчлсэн тохиолдолд мэдээж галт түргэнд үйлчлэх одоо хөдөлгөөн нь бол хэцүү байдаг буюу их мастай биеийн бидний инерцийг өөрчлөхөд бол их хэцүү байдаг. Тийм учраас галт тэргийг явж их үед нь зогсоох хэцүү, зогссон байжчихт нь явуулахад их хэмжээний хүч орно гэсэн утгатай. Тэгэхээр энэ мастай биедэд энэ хурдтгал бол ийм уруу хамааралтайгаар гарч ирнэ. Энэ бол мэдээж ойлгомжтой зүйл болчихдээ. За Ньютоны 3 дахь хууль. За Ньютоны 3 дахь хууль маань бол юу гэдэг юм бэ гэхээр хоёр биес хоорондын харилцан үйлчлэлийг ярьдаг. Одоо жишээ нь би ингээд самбарыг ямар нэгэн хүчээр үйлчлэе. Тэгвэл энэ самбар ч гэсэн надад ямар нэгэн хүчээр үйлчилж байгаа. Би ямар хүчээр үйлчлэнэ? Самбар яг тийм хүчээр үйлчлэнэ. Тэгэхээр би самбарт нэг хуруугаар ингээд зөөлөн дарахад самбар нь намайг яг тийм хүчээр үйлчилж байгаа гэсэн үг. Илүү хүчээр үйлчлэх юм бол самбар намайг яг л тийм хүчээр үйлчлэнэ. Тэгэхээр хоёр биесийн хоорондын харилцан үйлчлэл яг тэнцүү. Өөрөөр ямар жишээ авч болох вэ гэхээр дэлхий намайг татж байгаа. Тэгвэл би ч гэсэн яг дэлхийг татж байгаа. За өөрөөр бид нар яг энийг яг хэмжиж үзэж болно. Яаж хэмжиж үзэх вэ гэхээр энд динамометр авъя. За динамометрийн би одоо жишээ нь уцаар холбоод харъя. За энэ дээр би динамометрийн заалтыг би энэ дээр 8 дээр авчи. За тэгэхэд би энийг уншихад 8 гэж харагдчихвал нөгөө талд ч гэсэн яг 8 байгаа нь анзаарч байгаа. За бид бол энийг 4 болгоход нөгөө талд ч гэсэн хэд болж байна вэ? Яг 4 болно гэсэн үг. Тэгвэл би энд үйлчилж байгаа хүчээ би энд 3 болгоход тэнд 3 болж байгаа. Нэгс нь энэ утсаар бол ямар хүчээр үйлчлэн яг тийм хүчээр үйлчилж байгаа гэсэн. Энд бол зөвхөн барьж өгч байгааг санаа. Тэгвэл би энийг нь үйлчлэлээ. За би энийг 10 дээр аваачих юм бол тэнд ч гэсэн 10 дээр очиж байгаа. Ингээр бол үйлчилж байгаа хүчнүүд нь чиглэлээр эсрэг хэмжээгээр ямар байдаг вэ гэхээр яг ижлэгэн байдаг. Энэ үг л Ньютоны 3 дахь хууль гэж нэрлэж байна. За тэгээ энэ дээр бол нэг юм жишээ авдаг. За энэ бол бидний одоо чинь бүх
сурах хүч төр байдаг их энгийн жишээ. Ханыг ямар нэгэн алхаар цохиё. За тэгвэл хананд үйлчлэх хүчний чиглэл ийшээгээ F1. Ханыг алх цогж байгаа. Тэгвэл хананд үйлчлэх хүчний чиглэл ийшээ байна гэсэн. Тэгвэл алханд үйлчилж байгаа хүчний чиглэл ямар байх вэ гэхээр эсрэг чиглэлтэй байна. Эсрэг чиглэлтэй F2 хүч. За энэ хоёр маань бол өөрөөсөө вектор хэмжигдэх. За F1, F2 тоо утгын хувьд бол тэнцүү. Вектор хэмжигдэхүүнүүдийн хувьд чиглэлийн үед эсрэг байдаг. Чиглэлийн үед эсрэг. За тэгэхээр энэ хасах тэмдэг маань ямар ч юм бэ гэхээр F2-ыг хасахаар үржүүлнэ гэхээр юу вэ? Хасах F2 вектор гэдэг бол эсрэг чиглэлтэй ийм хоёр вектор болно гэсэн үг. Хасах F2. Тэгэхээр энэ вектор одоо энэ вектортэй юу болчихно вэ? Тэнцүү болчихно гэсэн үг. Хасах F2 маань F1-тэй одоо тэнцүү болчихно. Тэгэхээр чиглэл одоо ижилхэн болчихж байгаа. Тоо утга тэнцүү юм чинь энэ хоёр вектор хэмжигдэхүүнүүдийн хувьд бол ингэж бичих нь зөв гэсэн үг. За тэгэхээр яг only ясаар бол бид тэр бол ингэж бичих нэ. За бидний хувьд бол only ясаар бол энэ бол яг ингэж бичнэ. Энэ бол ингэж бичнэ гэсэн үг. За яг бодлогонд ашиглахад бид нар хүчнүүдэд тэмдэглээд ашиглаад бодоход бол бид нар бол энэгээр нь бодно. За яг бодлогонд ашиглаж бодох нь энэ вэ? За бид нар бодлогонд ашиглах нь бол энд бол y-ийн дагуу авчих юм бол энэ байна гэсэн үг. За энд бол энэ гараад ирж байна. За тэгэхээр бид нар бол хүчнүүдэд зурж тэмдэглээд ингээд зурхад бол гарч ирнэ гэсэн үг. За одоо тэгвэл хэдүүлээ давхарлцсан байгаа номнуудыг авч үзье ширээн дээр аваа. За энд ингээд нэг ном. За энэ дээр дахиад нэг ном байна гэж үзье. За энэ дээдлийн номных нь мас M1 гэж санаа. Тэгвэл доошогоо M1G хүч үйлчлэнэ. За тэгвэл доотлих нь ном доороос нь дээш нь энийг түлхэж өгнө. Энэ нэг гэсэн хүчээр түлхнэ гэсэн үг. Тэгвэл энд одоо энэ хоёр бит хоорондоо харилцан үйлчилж байна. Харилцан үйлчилж байгаа хүч нь юу болж байна вэ гэхээр доотлын ном, дээдлийнх номыг түлхэж байгаа энэ N1 гэдэг бол харилцан үйлчлэх хүч болж байна. Тэгвэл энүүний эсрэг чиглэлдээ хүч үүсэх ёстой энд. Тэгвэл энүүний эсрэг юу байх вэ? Энэ Ньютоны 3 дахь хуулиасаар доошогоо N1 стрик гэж. Юу байх вэ гэхээр энэ дээдлийн ном, доотлын номыг одоо түлхэх ёстой. Энэ Ньютоны 3 дахь хууль. Тэгээд энэ номны хүндийн хүч M2G тэгээд энэ доотлын шал энэ номыг дээш нь түлхэж байгаа. Энэ N2 гэсэн хүч байгаа гэсэн. За тэгэхээр энэ доотлын битэд бол дээрээс нь ном дарж байгаа. Доороос нь шал түлхэж байгаа. Өөрийнх нь хүндийн хүчгээд 3 хүч үйлчлэнэ гэсэн үг. Дээдлийн номонд болохоор доороос нь ном түлхэж байгаа. Өөрийнх нь хүндийн хүчгээд 2 хүч үйлчлэж байгаа. Гэтэ энэ номнууд ингээд 50 байгаа гэж санах юм бол Ньютоны 1-р хуулийг бичнэ гэсэн үг. Ньютоны 1-р хууль нь бид үүслэх хүчнүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү байна гэсэн үг. За тэгвэл 1-р бит дээр явна. 1-р бит дээр авах юм бол N1 дээр нэмэх нь M1G тэнцүү тэг. Энэ бол 1-р бит дээр. 2-р бит дээр авах юм бол N2 нэмэх нь M1 стрик M2G тэнцүү тэг байна гэсэн үг. За одоо бид энэ дээр дээш чиглэл эрг гэж үзэх юм бол дээш чиглэлтэй болгон эрг авчна гэсэн үг. Тэгэхээр энэ бидэд тусдаа координат авсан ч болно, эсвэл ижил координат сонгосон ч болно. За тэгэхээр би энэ дээр бол ижил координат сонгож байгаа. Энэ ерөөсөө дээш байх юм бол дандаа эрг гэж үздэг. L1 эрг, M1G зөрөг, тэнцүү тэг. За эндээс M2 эрг, N1 стрик нь сөрөг, хасах нь M2G сөрөг, тэнцүү тэг боллоо гэсэн үг. За энэ хоёр бидэг холбож байгаа хүч нь юу юм бэ гэхээр хоорондын харилцан үйлчлэлийн хүч буюу Ньютоны 3 дахь хуулийн үйлчлэх хүчнүүд нь чиглэлээр эсрэг тоо утгаараа ижилхэн гэсэн утгатай. Тэгэхээр N1 стрик гэдэг нь тоо утгаараа тэнцүү. Ийм болно гэсэн үг. За тэгвэл би эндээс N1-ийг олох юм бол M1G болно. Тэгвэл энэ N1 стрик гэдэг чинь N1-тэй тэнцүү юм чинь энэ N1 стрикийн оронд би M1G-ийг тавьж болно гэсэн үг. Тэгвэл эндээс N2-ыг олох юм бол хасах нь M1G, хасах нь M2G тэнцүү тэг болох буюу
энэ хоёр тэнцүү. Гих мэтлэнгээр гараад ирнэ гэсэн. Мэдээж ойлгомжтой болчих. Энэ доотлын шал энэ хоёр бие дэх хоёулангийн массынхын нийлбэрийг хөндийн хүчээр үржүүлсэнд ийм хэмжээний хүчээр түлхэж байгаа. Гэтэл бид нар энийг шууд нэг цул бие гэж бичиж болохгүй. Ерөөсөө нэг биед үйлчж байгаа хүчнүүдийг бичээд тус тусны гэж бичээд бодгоын хооронд холбож байгаа хүчнүүдийг бичиж өгөөд тэр төлөвтэй холбоод өгөхөөр гараад ирж байна гэсэн үг. За ийм хүү маркер бид нар Ньютоны 1 2 3 дугаар хуулийг бол хэрэгэлдэг. За эндээс цааших бол бид нар дандаа Ньютоныхоо хуулиудыг бодлогуудад бол хэрэглээд явна. За тэгэхээр цаашдаа бол дандаа хэрэглээний юмнууд орно гэсэн үг. Ерөнхий онол бол нэг иймэрхүү. Тэгэхээр бид эндээс зарах юм бол дандаа вектор хэлбэрээр нь бичээд яг бодлогонд ашиглахтаа скляр хэмжигдэхүүн болоод ирэнгүүт вектор хэмжигдэхүүн байхгүй болж байгаа гэдгийг сайн анзаарах хэрэгтэй.